11-р анги үнэлж баршгүй эрдэнэ. Шохо Юан руу бодолд орон харж байснаа. Юах 7-р төвшний сүнслэг шав байсан. Мангасын цөмийг боловсруулсан ч гэлээ 8-р төвшөнд хүрэх ёсгүй байсан. Дээр нь Юах шууд залгичсан сөрөг нөлөө үзүүлээгүй харин ч шууд төвшөө гэсэн. Шохо хизээч ийм зүйл харж байгаагүй. Магадгүй миний махбодоос олсон юм болов уу гэж Юан хэлв. Юахын махбодоо дээд тэнгэрийн боловсронгуй махбод гэж Юан түүнийг мэдэх байх гэж бодон хэлв. Гэвч Шохо түүний хэлхийг сонсоод тийм махбод сонсож байгаагүй юм байна. Гэхдээ энэ таны махбодоос олсон бол өшөө цөм олж авч туршиж үзэж болох юм. Юан гинтгэн нөгөө үзэсгэлэнт бүсгүй өгсөн тэмдгийг гаргаж ирээд тэгвэл энийг юу болох эсвэл ямар учиртай болохыг хэлж чадах уу? Шохо тэрхүү хаш тэмдгийг хараад гайхан эртний үе сүнслэг хаш тэгээд ч болоогүй ийм том гэж чангаараа уулгаалцснаа. Юах та хаанаас олж авсан юм? Би үүнийг нэгэн үзэсгэлэнт бүсгүйгээс авсан юм. Гэхдээ нэрийг нь мэдэхгүй. Энэ яасан гэж түүний тэнгэр нурж ирж буй мэт алмаарсан царайг хараад сонирхон асуув. Энэ бол эрт үеийн сүнслэг аш. Мангасын цөмтэй адилхан боловч хол илүү энерги агуулдаг юм. Тэгээд ч болоогүй төлөөн чинээ тансаг ангиллын муу чанартай нь дээд ертөнцөд маш их үнцэнтэй. Учир нь цусны төрлөх шинжийг сэргэх эсвэл шин төрлийн цустай болгож өгдөг юм гэж хэлэнгээ Шохо шүлсээ хүчээр зэлгээд таны барьж буй эрт үеийн сүнслэг хаш тансаг ангиллаас 3 ангил дээгүүр бас дээд чанарах бас энэ алганы хэмжээтэй чулууч бас. Энэхүү эрт үеийн сүнслэг хаш нь тайван Шохог хүртэл өөрийн ирэхгүй шунлыг нь хөдлөх тийм л үнэтэй эрдэнэ юм. Тэгвэл би энийг залгивал мангасын цөм шиг энергийг авч чадах нэ гэж хэлээд тэр хаш мэлхийн цөм хэр амттай байсныг санан уруулаад олоогоод энийг идчихвэл хэр хүчтэй болох гэж бодов. Тэрийг сонссон Шохо золтой зүрхний шигдээс болчлгүй сандаран түүний гараас бариад болохгүй. Хэрвээ та үүнийг залгивал хичнээн сайн махбодтой байсан ч дэлбэрч үхэн шүү. Сүнслэг эзэн хаанч үүнийг залгих талаар бодож зүрхэлтгүй юм. Түүний таагүй царайг хараад Юан инээд алдснаа. Тайвшир Шохо. Үүнийг би залгихгүй. Яаж ийм үнэтэй юмыг бас тэр үзэсгэлэнт бүсгүй яагаад надад өгсөн талаар мэдхээсээ өмнө ашиглана гэж? Ийм үнэтэй зүйлийг хүн зүгээр өгч байна гэхээр их онцгой гаралтай. Магадгүй агуу дэд ертөнцийн болов уу? Шохо мэ. Юан түүн рүү хаш тэмдгийг шийтгэд Шохогийн сүнс барыг зайлах нь холдгүй арайхийн барьж аваад юу ахаа намайг хүчтэй болтол чи хадгалж байсан дээр гэж хэлв. Шохо ийм үнцэнтэй зүйлийг өөртөө байлгаж чадахгүй гэд толгоон сэгсрэв. Юан хөмсөг зангидаад чи биш бол өөр хин авч явах юм. Би энэ ертөнцид хүчгүй сулдороо ийм зүйлийг өөртөө авч явах нь асуудал үүсгэхээс өөр сайн зүйл авчрахгүй. Өмнө бол зүгээр хайж болох байсан ч одоо бол үн цэнийг нь мэддэг боллоо. Чи миний хэлэх гэснийг ойлгож байгаа зү? Шохо гараа чангагч натгаад нухацтайгаар Шохо өөрийн Америкч болтгоо үүнийг хамгаална гэж тангаргалж байна. Буруу гэж Юан чангаар хэлэхэд энэ хаш хичнээн үнэтэй байсан ч энэ зүгээр л нэг тэрэгсэл. Хизээч чиний амьтад үзэхгүй. Хэрвээ амиа эсвэл энэ хашаа гэсэн сонголт гарвал амиа сонгоно шүү. Гэхдээ биш. Энэ бол тушаал гэж Юан шийдвэртэй бот зогсох ба түүний нүдэнд Шохогоос үнцэнтэй зүйл үгүй юм. Шохо ойлголоо гэд дурамчхан толгой тохиод хаш тэмдгийг уутанд хийв. Тэр бүсгүй надад энэ тэмдгийг яах гэж өгснийг мэдж чадсангүй. Харамсалтай юм гэж дотроо санаа алдна. Хаанаас өшөө мангасын цөм болох вэ гэж Юан ганц хэлмийг гартаа бариад дахин тулдах гэсэн айстаа асуув. 7-р болон түүнээс дэш төвшний мангасуудаас унах магадaltaй гэж хэлв. Тийм бол юундэ зогссон юм? Явж ан хийцгээе. Шохо Юаныг дагуулж мангасууд дээр авчиж эхлэв. 200 м-ийн зайд дунд төвшний мангас байна. Мангасуудын доод төвшин 1-3, дунд төвшин 4-6, дээд төвшин 7-9 төр төвшнүүд туваагддаг юм. 7-р төвшин биш л цөм унахгүй үстэй. Тийм байтал тийм мангасыг агнаж яах юм? Юу ахаа хичнээн авьяастай бас хүчтэй чадвартай байлаач тэрийг ашиглах туршлахгүй бол дороо нэгэн тооцогддог. Тэрийг бол эсэргүүцэх бодол алга гэж Юан толгой тохив. Тэгээд тэд замдаа таарсан мангасаа агнаж гарав.